Энэ өдрийн мэнд хүргэе та бүхэндээ сар гаруй хугацаанд YouTube дээр бичлэг оруулаагүй байна. Гэхдээ би өнөөдөр YouTube дээр хизээч оруулж байгаагүй нэг сэдвээр тарот мэрэг хийхээр бэлдсэн байгаа та бүхэндээ. За би миний бодож байгаагаар бол би хизээч ийм сэдвээр хийж байгаагүй. Тэрний юу гэхээр та чи бодож байгаа хүнтэйгээ хувь тавилангаар гэрлэх үү? Энэ харилцаа те хосын гэрлэлтээр дуусах уу ч гэдэг юм уу дуусах биш үү за энэ харилцаа гэрлэлт болох уу те хувь тавилангаараа гэрлэх үү гэдэг сэдвээр үүсэх болно. Эхлээд бүгдээрээ энергийн шалгалтуудаа харна. За таны бодож байгаа хүнтэй чинь таарж гин үү те тойрын харилцаа байгаа байдал чинь тохирч байвал энергийн шалгалтаараа яах нь та нар мань бүлгийн сонголтоо өргөжлүүлээд үзээд явчих нь байна. За тэгэхээр мэдээж альбом журам ёсоор 3 хүзрөөс сонголтоо хийх болно. Би дандаа хэлдэг те. Нэгт хүйсийн ялгаа байхгүй, хоёрт ерөөсөө хамгийн их татагдж буй хүзрөө сонгоход болно. Заримын хувьд бол 2 хүн бодож байгаа шалгаж үзмээр болно. 1-2 хүзрөөтэй аль нүдэн тусныгаа сонгож болох юм аа. Ерөөсөө тийм хатуу дүрм журам байхгүй тийм ээ. За тийм байна. За тэгэхээр эхний хүзэр бол юу вэ гэхээр нэг дугаарх маань энэхүү эмэгтэй та хайртай өмнөгаа төсөөлөн бодож буй хүзэр байна. Энийг сонгох болно. Хоёр дахь нь болохоор энэхүү мод байна, пентаграм байна, бэлгийн нүд байна. За өөр зүрхтэй хайрын мод юм уу да. За энэ байх болно. 3 дугаар их маань энэхүү тагтааг сонгох нэ. За стресст хэрэггүй бодож жагаад ер нь бол хамгийн их татагдсан хөзрөө сонгоход болно. Сар гаруй турш контент хийгээгүй шалтгаан маань гэвэл өөрийнхөө эзотерик цуврал ном гаргасан байгаа. Энэ удаагийн ном маань болохоор мөнгөний энергиг татах хорон хүчтэй шулмын ном байгаа, цахим ном байгаа. Мэйлэр PDF хэлбэрээр авах болно. За тэгээд энэхүү номтой зарим хүмүүс мөнгийг татдаг, зарим хүмүүс мөнгийг үргээдэг. Тэ ялгаа нь бол ердөө энерги байдаг. Мөнгө дом заслын тухай ойлголт болон ерөөдөө дом заслаа яаж хийх вэ? Сарны мөчлөгийг яаж ашиглах вэ? Тэ ямар үед хийх вэ? Юугаар ямар зүйл бэлдэж хийх вэ гэх мэтлэн товчхон рилийг энэний дараагаас хүлээж авч үзэх болно. Тэгээд бүгдээрээ таараад уншилтаа оръё. Sorry өөрхөн давуу талаа ашиглаад номоо YouTube дээр халтхан рекламчлаа. За тэгээ сонголтууд маань 1 2 3 За тэгэхээр бүгдээрээ энэ богинохон рилийг хүлээж авч үзсний дараагаар бүгдээрээ тарот уншлагаа орцгоё. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. За 1 дугаараас эхлэе. За тэгэхээр саяын богинохон номын талаар рилийг үзсэн бах. Энэ хүү номын талаар мэдээлэл авахыг хүсвэл миний онлайн дэлгүүр болон эсвэл миний хувийн Facebook хаяг руу book гэж бичээрэй. Линкүүд нь мэдээж description box дээр байрлсан байгаа. Бас комент дээр байрлсан байгаа. За ингээд 1 дугаар ихний маань тарат уншлаг хэлж байна. Та нар маань энэ хүү хүзрийг сонгосон байгаа. Тэгэхээр энэ хүзрөөс харахад бол яг mirroring each other гэдэг утга бол үг бол орж ирж байна. Энэ юу вэ гэхээр хоёр биенийхээ энергийн яг юм адилхан тусалтай гэдэг утгатай. Ингээд харах юм бол хоёрын энерги бол айгүй төстэй байгаа даахгүй. Энэ дээр магадгүй зан характер эсвэл үзэл бодлоороо ч юм уу хоёр биентэй харилцаагаа яг талаар бодож байгаа нэг төстэй гэсэн үг шүү. За тэгэхээр нэлээд хэдэн зүйлүүд бол гарч ирсэн. Эхлээд бүгдээр энергийн шалгалтыг харцгаая. За энэ дээр сахус юу вэ? Emotions are a natural and necessary part of life, but they can also distort your perception and cloud your vision. In order to see things clearly, you must let go of resentment. За
Тэгэхээр энэ сахиусын зөвлөгөө болохоор ингэж л та сэтгэл хөдлөл нь амьдралын болон та байгалийн зайлшгүй одоо нэг хэсэг нэ. Гэтэ нөгөө заримдаа нөгөө бодит байдлаас нөгөө бодит байдлыг гажуудуулаад нөгөө харах өнцгийг чинь ингээд cloud your vision гэж аахгүй. Харах өнцгийг чинь бүгдгөрүүлдэг. Одоо чиний сэтгэл хөдлөл emotion тийм ээ. Юмыг үнээр нь харахын тулд доторх гомдол өөрийнхөө хорслыг тавьж явуулах хэрэгтэй гэдэг зүйлийг сахиусууд нь зөвлөж байна. Тэгэхээр энэ хүүгийг та нар манд үтсэн сайн нухацтай бодоорой. За тэгэхээр тэр хүний хувьд бол одоо чамаг их бодол мэдрэмж нь энэ хүзрөөс харж байхад хоёр нүртэй хүн гэж танглаад гэдэг хүзэр гарч ирсэн. За тэгэхээр энэ дээр болохоор ерөөхдөө чиний сэтгэл хөдлөлөөр айгуу тийм хоёр нүртэй хүн, чиний сэтгэл хөдлөлөөр энэ хүн тоглоод байна тий. Чиний бодож байгаа хүн чинь үндэ магадгүй чиний одоо яг жинхэнэ амьдралд бодит амьдралд суухыг хүсэжсэн ч юм уу яг чам тохирох хүн биш байж болно гэж хоёр нүртэй. Тэнгүүтээ танглаад гэж аахгүй. Enable to free yourself from a sticky situation, taking a step back helps you see clearly гэж. За энэ бол амар тодорхой. Юу гэхээр чи нэг төвхтөө ингээд гарч чадахгүй мороодсон харилцаа нөхцөл байдалд орчоод байна. Нэг алхам ухарч харах юм бол бүх зүйл илүү тодорхой харагдана. Тэгэхээр илүү нэг алхам ухраад хараарай гэж байна. Тэгээ миний мэдэрснээр бол энэ харилцаан дээр энэ залуу яг яах гээд байгаа, юу хүсэж байгаагаа ерөөсөө жам тийм ойлгомжгүй байдаг. Тэсэн мөртлөө хоёрын харилцаа урагшилдагчгүй, хоошлдогчгүй юм. Нэг алхам уушлах гэхээр хоошлоод байдаг. Харилцаа гэж харагдаад байгаа юм. Одоо энэс болоод чиний дотор бас тодорхой хэмжээний жоохон гомдол байж магадгүй юм байна гэж харагдаад байна л да. Тэгээд заримдаа чи нэг өөр хүн ингээд хүнийг хайрлахаараа тэр хүн ингээд red flag те ингээд бас өөр чин бас red flag байдаг шүү гэдэг чиний хувьд нөгөө анзаарахгүй өнгөрөөдөг зүйл байдаг. Сэтгэл маш хүчтэй боловч ингээд чамаг их одоо чи залуугаа гэх сэтгэл чинь нэлээд хүчтэй боловч ингээд чи өөрөө ингээд бодит байдлаа ингээд бодлуулад байгаа юм биш үү дээ гэдэг зүйл нь бол гарч ирж байна. Яагаад гэвэл одоогийн чамаг мэдэрч байгаа мэдрэмжээс харахад бол I let my pride get in the way of our connection гэж байгаа хгүй. Энэ болохоор юу ч юм гэхээр би бардам зант эго зөрүү зангаасаа болж ингээ мэдрэмжээ нуучна гэдэг нь хоёр хоёулаа адилхан ингээд mirroring each other гэдэг байгаа шүү дээ. Толны тусал айгүй адилхан хоёулаа эго өндөртэй дотроо юу болоод байгаа үннээсээ хилдэггүй буулт хийдэггүй тэр хүний нэг гуйх дурггүй тэгсэн мөртлөө нэг ингээд юу гэдэг нь одоо гуйлахулах гэдэг бас нэг төрлийн тийм хүн байгаад байгаа хгүй. Чи гэсэн мөртлөө энэ залуу үнэхээр өөрийн чинтэй ингээ амьдралын ирээдүйн нөхөр одоо чиний үнэхээр энэ залуу энэ л одоо миний хань ижил болоосай те одоо энэ хүнтэй суумар юм байна гэж боддог боловч бардам занчин эмцсаад болоод байна. Тийм болохоор чи одоогийн байдлаар юу хийж ийнэ гэхээр өөрийн бардам зангаа давж чадахгүй хэрнээ хэрэг би эхэлж энэ залуу руу бичвэл холбогдвол айгүй тийм сул дорой харагдах болов уу гэж бодоод байгаа байхгүй юу? Одоо тэгээд дотроо бодох. За нэгэнд оройтсон байж магадгүй энэ харилцаа уршилахгүй ч байд магадгүй. Одоо яах вэ гэсэн юм бодолтой байгаад харилцаан дээр. Залуугийн хувьд бол ингээд хараад байхад бол чиний хувьд чамаг сэтгэл бол энэ тодорхой хэмжээгээр өнгөрсөн их ойлгомжгүй байсан байж магадгүй. Бид хоёрын харилцааныг эхлээд нэг удсан харилцаа гэж үл яг үндэ бол харахгүй байна. Хэдэн 7 хоног бас бүр хэдхэн 7 хоног хэдхэн сар болсон ч харилцаа биш. Миний мэдрэмж юм байгаад байхгүй нөгөө нийлдэгчгүй салдагчгүй те ингээд яг уулзаал холбоотой яваад байгаа мөртлөөсөө нэг дэвшилттэй явдггүй албан ёсны хосууд болоогүй мөртлөө ингээд хоёр биенээ салдаггүй эсвэл за болдог ч юм уу хэрийн залуу гараад ирдэг те за энэ дэмий шиг байна да хэрийн залуу гараад ирдэг за тэнгууд нь овоо нааштай бит хоёрын харилцаа гайгүй юм болоо хэрийн залууныг алга болчтой усан тайсан чулуу шиг ч юм уу ингээд эсвэл яах гэдэг юм мэддэггүй юм хүндийн харилцаа болоод хүндийн харилцаатай болоод байдаг нэг юм зунгаарлцсан харилцаа гэдэг шүү дээ тий өөгч биш болчирхаач биш гэдэг ийм харилцаанд орцсон хүмүүс байгаад байна. Жохон токсик гэх юм уу. Тэнхүү харилцаанд хоёрыг бас урьдчилуулахад ингээд урьдчилахгүй ингээд дараагийн шат руу ингээд орохгүй ингээд хэдийн нэлээд хэдэн сар уулзсан гэсэн да яа аль биесны хосууд болохгүй байна гэхээр ерөөсөө л тийм ээ хоёрын хоёр биенийхэн жоохон бардам зантай холбоотой. Тэгээ энэ залуугийн хувьд бол өнгөрсөнд бол яг чамтаа бас харилцаагаа яахаа нэгсэн ойлгодгүй байсан байж болно. Одоо бол энэ дээр энэ хүзрөөс одоо за энергийн шалгалт нь ерөөхдөө юм байгаа шүү. Хэрв энэ таарч байвал та нар мань үргэлжлүүлээд бүлгийнхэн сонголтоо үзээд явчаараа. Ер нь бол энэ залуу бас өөрөө тиймтэй ингээд огт чамааг орхиж чадахгүй мөртлөөсөө бас олигтой алхам мэдгүй. Чи наашлахаар энэ цаашлаад байдаг. Эсвэл чи цаашлахаар энэ залуу ингээд зууралдаад байдаг. Ийм харилцаатай situationship дээр байгаа хүмүүс гэж бол харагдаж байна.
Яг нэг халбаасны хосууд биш. Гэтэ бүр саяхнаас уулзаж эхэлсэн ч биш тодорхой хэмжээний хэсэг хугацаатай бол хоёр би нэгэ мэддэг болоод уулзаж учраад нэг хэсэг хугацаа орцсон хүмүүс байна. За энергийн хувьд бол ингэж харагдаж байна. Хэрэг тохирч ивэл одоо бүгдээрээ өргөжүүлээд үзье. Тэгэхээр за энэ залуугийн хувьд бол юу вэ гэхээр чамайг бол ер нь бол маш мэдрэмжтэй, халамжтай эмэгтэй гэж одоо харж байна. Өнгөрсөн дэх одоо бодол мэдрэмж нь арай нэг ойлгомжгүй байсан мэдрэмж нь арай энэ залуугийн хувьд бол гүнзгийрч эхэлж байна. Энэ залуу ер нь бол үйлдэл хийж одоо шийдвэр гаргахтаа айгу удаан бодож, удаан хөдөлдөг эрэгтэй хүн. Ер нь бол тийм яарахгүй тийм болгоомжтой сэтгэл байгаа ч гэсэн алхам хийх дуудаа. Огт чамааг сэтгэлгүй гэж бол харагдахгүй байна. Чамааг үнэлдэг, сэтгэл татагдсан энерги бол энэ дээр бол гарч ирж байна. Гэхдээ энэ залуугийн нэг ийм характер байгаа байхгүй юу? Бас бардам эго өндөртэй зүгрүүд тодорхой хэмжээний ажил карьерийн хувьд ч гэсэн байд юм уу нэг юм их мэдлэлтэй хүн байж магадгүй юм байна. Их мэдлэлтэй ч юм уу тийм амбицтай ажил хийдэг болохоор бас нэг жоохон эго өндөртэй хүн. Тэгээ аливаа зүйлсэд ямар ч хайр дуурлалч ба ямар ч юм дээр бүх зүйл хяналттай болон өөрийнхоор нь явахыг хүсдэг. Хайр дуурлал романс төр ч гэсэндээ. Юу нь бол миний хүснээр л одоо энэ харилцаа явагдана те. Би хүсвэл уулзсан хүсэхгүй бол уулзахгүй ч гэдэг юм нэг юм айгуу тийм red flag сонсогдоод байгаа. Баг зэргийн нарциссик хүн шулуух байлгээд бол. Тийм байна. Сэтгэлээ ер нь амархан гаргадаггүй. Харилцааг ер нь өөрийнх нь нөхцөлөөр явуулах бодолтой байдаг юм байна. Тодорхой хэмжээнд хоёрын харилцааны өөрчлөлт орсон эсвэл удахгүй орно гэж харагдаж байна. За тэгэхээр амьдралын хувьд гэвэл чамайг тийм одоо чамайг харах өнцг нь халамжтай эмэгтэй тодорхой хэмжээр мөнгө санхүү хувьд бол бие даацсан эмэгтэй бас сэтгэл татам. За бас энэ айгүй сонирхолтой юм нь чамаа бас эмэгтэй хүн болохтэй боломжтой хүний биш эмэгтэй хүн уучлаарай. Хүний эхнэр байхаар эмэгтэй хүн байна гэж хардаг. За эхчүүдийн минь хувьд бол эсрэгээр нь ойлгоо үзчихээр хэлдэг те дандаа нөгөө нэг одоо чи одоо эрэгтэй хүн үзэж байгаа бол энийг эсрэгээр нь эмэгтэй хүнээ гэд яриад явж байна гэд ойлгоо авчаарай. Яг голдуу нөгөө ихэнх нөгөө нэг эмэгтэйчүүд үздэг болохоор sorry ингээд яриа авчичлаа шүү. Гэтэ ойлгоорой тийм ээ. За тэгээ чамайг нэг бол одоо эхчүүдийн минь эмэгтэйчүүдэд үзэж бол тухайн эмэгтэй чамаа хүний нөхөр болох боломжтой ингээд хүн энэ хүнтэй л одоо суучих юмсан одоо гэж боддог. За тийм байна. Чичсэндээ өөрөө энэ эмэгтэй бас те юу яриа авч вэ? За байж байгаа нэг алдаа явуулчлаа шүү. Чамааг болохоор эмэгтэй чиний үзүүлж байгаа эмэгтэй ч болохоор чамааг бол ер нь бол гайгүй халамжтай нөхөр болох потенциалтай гэж боддог шүү. Ингээ болох чи sorry энэ дээр жоохон бодолчлаа. За тийм байна. За тэгэхээр нэг л хүүсэн дээр давын юмд яриа авчи. Тэгтээ бүгдээрээ мэдчихэж байгаа те хүүсийн ялгаа байхгүй шүү гэж. За чамд бол ерөөхдөө бол нэлээд татагдсан ялангуяа бие мах бодийн татагдал бол хүчтэй байгаа байна. Гэтэ хүсэл мэдрэмж нь тогтворгүй. Заримдаа чамааг сонирхон, санагалзан заримдаа мартчихдаг ч юм уу. За одоо чамайг сонирхож байгаа үгүйгээ өөрөө ч ойлгохоо болчдөг. Дээрс нь энэ залуу энэ эмэгтэйч бай те нэг юм жон хөнгөмсөг тал руугаа харагдталтай. Яг хөнгөмсөг гэд юугаа тэлэх гээд байна уу гэхээр айгүй хурдан хүнд айгүй татагдангууд хурдан сонирхол бүрчдэг төрлийн. Дээрэс нь энэ залуучаа нэмэгтэй хүн ч бай те амьдралд нь бас чамаас өөр харилцаа холбоотой байдаг хүмүүс бол байна 1 2 3 магадгүй эмэгтэйчүүд байна. Гэхдээ ер нь л бүгднтэй тэм тууштай, хосын, аль биесны харилцаатай байх дурггүй, зөвхөн л хөнгөн маягаар зугаацах, цагийг сайхан өнгөрөөх, хаяа болцох, чат бичих, сэтэн хаягтай тэм сонирхолтой. Ер нь бол тийм аль биесны харилцаанд бэлэн бус хүн байна. Тэгээд чамд бол татагдсан зүйл байна. Гэхдээ өөр эмэгтэйчүүдтэй ч юм уу эсвэл өөрхтэй хүмүүстэй ингээд харилцаа холбоо тогтоодог. Ер нь бол нэг тэрэн дээр нэг айхтар сүлжтэй юм боддгоо. Зүгээр нэг playboy ч юм уу тийм энерги гарч ирээд байгаа байхгүй юу? За тэнгууд нөгөө чиний эго бас өндөр болохоор за энэний араас би бас нэг хүүгээд ахын цаашийн гэдэг ч юм уу нэг ийм байдалтай байгаад байна. Харилцаа цаашдаа үргэлжлэх боломжтой ч гэсэндээ энэ залуу шийдвэр гаргахтаа удаан байна. За тэгэхээр ийм мэдрэмжүүд бол гарч ирж байна. Ямар шалтгаантай харилцаатай вэ гэдэг нь би бол хэлсэн баг те таарж байгаа бүлгийн сонголтоо үзээд яваарай гэж. Тэгэхээр за энэ залуу чинь энэ эмэгтэй чинь одоо ирээдүйд чиний одоо гэрлэх хүн ч юм уу? Энэ хүний бодол санаа нь ирээдүйд өөрчлөгдөх нь үү? Энэ хүү харилцаа гэрлэлтэн дээр очих нь үү? Хувь тавилангийн гэдэг тэрийг харцгаая.
За тэгэхээр надад сайхан мэдээ байна. Энэ нь бол маш ойлгомжтой хүзрүүд гарч ирж байна. Та чи бодож байгаа хүнтэйгээ хувь тавилангаар гэр бүл болно. Албан ёсны хорим хийн, үр хөвгттэй болно. Яагаад тэгэхээр тоор бол ихэр дөлөөд юм байна. Энэ хүзэр бас би хэлсэн шүү дээ. Тоор нэг биений хоёр тусглаа гэж адилхан ингээд хоёр биенийгаа ингээд юм адилхан боддог хүмүүсээ гэдэг. Ийм хүмүүс ч бас ихэр дүүлүүд байдаг байхгүй. Тоор яг чарга юм кармик ихэр дүүлүүд юм байна яванда. Одоо аль биесны хорим найр хийж өөр хөвгттэй болно гэж харагдлаа. За тэгэхээр тойрын одоо учрал чинь зүгээр ч нэг учрал биш. Хувь тавилангийн кармик учрал байсан. За энэ хүний зан чанартай, хяналттай, хүчтэй характертай, амьдралаа тогтвортой авч явахыг хүсдэг ийм хүмүүс эцэст нь гэр бүл байгуулах шийдвэр гаргадаг байхгүй яг л юм ноён нууртай ирхэн гэж ярьдаг шүү дээ, тэ. Зүгээр нэг юм жоохон хөвгүн шиг ч юм уу ингээд гэр бүлийн үүрэг хариуцлагаас зүхтаад байх ирхэн бишээ. Цаг нь болоод ирэхээр чамааг энэ эмэгтэй мөн гэж мэдээд энэ хүү үүрэг хариуцлагыг аавна гэж харагдаж байна. Хоёрын харилцаанд цоош нь өөрчлөлт орно. За ер нь бол тэгээд чи их ухаантай, тэ шудраг, ер нь бол альва зүйл амархан хууртдаггүй, тийм болгоомжтой, сэтгэлээ хамгаалдаг эмэгтэй байна. Энэ зан чанарт чинь явандаа бас энэ хүн татагднаа. Чамааг угаасаа түрүү харахад бол эхнэр байх боломжтой, потенциалтай эмэгтэй хүн гэж харсан шүү дээ, тийм ээ. За тэгэхээр хоёрын явандаа бол энэ харилцаа чинь цаг нь болохоор ааж ухаан ч гэсэндээ илүү бат бөх болоод гэрлэл, албан ёсны хурим найр болох юм байна. Баяр хүргэе. Би одоо өөрөө л хуримлах гэж байгаа юм шиг ингээд догтлоод байна шүү дээ. Яах чаргуу хамтын амьдрал аз жаргалтай байх нь байна, үр хөвгттэй болох нь байна. Тийм ээ, та бодож буй хүнтэйгээ хувь талангаараа гэрлэх нь байна. За ингээд нэг дугаарх нэмэн таарат уншлага өвгөр өндөрлж байна. Ихэр төлтөөгөө суух нь байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. За хоёр дугаарх маань таарат уншлагадан тавтаа морил та нар маань энэхүү хүзрийг сугалсан байгаа. Түрүү номны талаар бяцхан богино хэмжээний рилийг үзсэн бол тэр мөнгө дуудах номыг цахим хэлбэрээр авахыг хүсчихвэл надтай онлайн дэлгүүр юм уу, Facebook хаяглаа линклүүнд дарж ороод book гэж бичээд мэдээлэл авч болно шүү. Ерөнхийдөө бол надтай холбогдох хаягууд description box дээр буюу байрсмаа бас комент хэсэг дээр би бичээд үлдээчих болно. За тэгээд тийшээ линкээр нь дарж ороод мэдээллүүдээ аваарай. За тэгэхээр ийм байна. Хоёр дугаархны хувьд бол энэхүү модыг суулгасан байгаа. Мод гэнэ модны зургтай хүзэр. Сахиусууд нь болохоор you trying too hard give it time гэнэ. Чи хичээж байна. Жохон цаг хугацаанд та жохон цаг хугацаа өгөө гэдэг зүйл гарч ирж байна. За яагаад вэ? Одоогийн энергийн шалгалтын бүгдээрээ харъя. Чи хэнийг бодож энэ хүү хүзрийг суулсан бэ? Чамтай тодорхой хэмжээ харилцаа холбоотой байсан хүнийг. Яг бүр албан ёсны харилцаатай байсан экс найз залуу, экс охин гэж хэлэхэд хэцүү ч нэг юм. Удаагүй харилцаатай хүнээ бол бодож ийн гэж харагдаад байна. Тэр залуугийн нөгөө чамаа гэх сэтгэл одоогийн бодлоос энэ дээр гарч иж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь одоо юу гэж гарч иж юм гэхээр you are hurting emotionally right now. You need to time to heal before you jump in again. За тэгснэ controlling хянахтай needs to be right all the time, possessive, jealous, lover. За яг одоо энэ сэтгэл санааны хувьд бол шархалсан дахин харилцаанд орохоос өмнө эдрэх хугацаа энэ залууд хэрэгтэй гэж гарч иж байна. Энэ бас чамд ч бас хэрэгтэй байж болно. Яг бол чи бас нэг юм эдгээр хүзрүүдээс бол харахад бол нэлээд бас сэтгэлийн шархтай нэг юм сэтгэл зүйн хувьд нэг юм асуудалтай байна л да. Энэ хүнтэй ер нь бол нэг үүсэн харилцаа холбоон дээр нэг сэтгэлний үйлдэл нь шарахыг бол энэ харуулж байна. Тэгэхээр сэтгэл зүрхээ эдгээрхгүйгээр те сэтгэл зүгээ эдгээхгүйгээр дараагийн алхам хийх нь одоо тойрын дундтай харилцааг илүү хүндрүүлж болно гэдэг зүйл бол харагдаж байна. Хянах зан контролинг гэдгээс харахад бол бүх зүйл дээр өөрийнхөө зөв байхыг хүсдэг, өмчлөх хандлагатай, харддаг юм хайрлагч гинэ. Jealous lover гэж хүзэр гарч ирсэн байгаа аахгүй юу? За тэгэхээр одоогийн байдлаар энэ чиний бодож байгаа залуу чинь чамааг бас хардж гин, хармалж гин. Тэгтээ бас сэтгэл нь шархалсан байна. Хоёрын нэг сэтгэл айгүй шархалсан харж байна. Тэрийг яг одоо юу болоод байна гэдэг тайлбар гарч ирж байгаа биз? Тэгэхээр би ингэж хараад байна. Ерөнхийдөө бол заяа.
шудраг бус худал гэдэг үзэр гарч иж энэ чиний бодол мэдрэмж гэхгүй юу. Тэгэхээр ер нь бол шүү дээ худал хийснээр би ингээд бит хоёр хоорондын харилцааг ингээд одоо сүйтгсэн, холбоог өөрөө тасалсан тийм ээ. Одоо болохоор би чиний өнцгөөс бүх зүйлийг ойлгож эхэлж байна. Understanding, I see your side of this story гэдэг. Би чиний өнцгөөс одоо бүх зүйлийг ойлгож эхэлж байна. Одоо тэгэхээр the soul contract гэдэг чинь the lesson I learned from us will never forget. Одоо ингээд ер нь бол тийм ер нь бол өөрсдөө бид хоёрын хооронд босон холбооноос ингээд би сургамж авлаа. Одоо энэ зүйл маш их харамсаж байна гэдэг зүйл гарч иж байна. Энэ дээр болохоор залууч маш шархалсан дахиж харилцаагаа эхлүүлэх үгүүдээ жоохон ихтгэлгүй чамаа нэг харцсан харамсан нэг гомцсон сэтгэл яваад байна. Тэгэхээр энэ хоёр дугаарыг сонгож байгаа юм бол ерөөхдөө ойлгомжтой. Чи өөрөө жоохон худал урмаг зүйл хийж асуудал үүсгэсэн байна. Гэтэ эн чинь яг аль биесны найз залуу эсвэл найз охин, аль биесны нөхөр эхнэр биш. Ер нь бол шинхэн харилцаа гэж бол энэ дээр харагдчихээн. За жоохон гэж харагч юм дээр шинхэн харилцаа эхлээд удаагүй байсан. Гэх юм уу? Харилцаа аягүй гоё явж исэн чинь магадгүй чи өөр хүнтэй харилцаа холбоотой давхар байсан. За эсвэл бүр өмнөх харилцаагаа X-ээ мартаагүй холбоотой байсан. Эсвэл яг уу те нэг юм сонголтоо нээлттэй байлгаж явж нэг юм жоохон нэг шудраг бус хандаад энэ залуу гомдооцсон гэж харагдчихна яах чараагүй. Энд дээр бол нэлээд тодорхой байна. Тэр залуугийн хувьд бол юу гэхээр сахиусууд одоо энэ дээр бас нэг зүйл зөвлөж байгаа нь яарсны хэрэггүй эхлээд сэтгэлээ идгээ тэгээд харилцаанд хяналт юм хардал байгаа эсхийг анзаараа гэж бас сахиусууд нь одоо ингээд зөвлөгөө өгч ийн л та. Бас чамд бас яарсны хэрэггүй энэ залууч нь одоогоор бас нэг юм жоохон хөндих хүтэн боловч бодож ин чамтай нэг хэсэгтээ ер нь бол тийм харилцаа холбоо үүсгэхээс илүү тархилахаар бодож энэ хүнтэй тэ цаашдаа харилцаа өршүүлсэн дээрөө гүү юу гэдэг бодолтой байна. За тэгэхээр эдгээр ингээд одоо хоёрын дунд болсон процесс нь энерги шалгалт нь таарж ивэл та нар маань бүлгийн сонголтоо өргөжүүлээд үзээ явчаарай. Тэгээд ер нь бол чиний зүгээс айгүй их алдаа гаргаад нөгөөхөө гомдоодсон тэрэндээ айгүй харамсаад байгаа бол харагдчихээн л та. Тэгээд тэр залуугийн чамааг их одоогийн бодол мэдрэмжийг харахаар энэ чамаас тэр залууч бай эмэгтэй ч би дандаа хүүсийн ялгаа байхгүй гэж хэлдэгтэй. Чамаас нь хэдэн насаар дүү эсвэл үед тийгч айгуу тийм хүүхчиг сэтгэлтэй гинэн ч юм уу цайлган сэтгэлтэй тийм залуу эмэгтэй бол айгуу харагдаад байна. Нэг бол чамаас хэдэн насаар дүү. Тэр хүний одоогийн чамааг их өмнө сэтгэлийг харахад бол чамтай байхаар тийм гой дулаахан аз жаргал тийм мэдэрдэг гэх юм уу. Чи тэр хүний хувьд бол тийм гой дулаан инээр аз жаргалыг авчирдаг. Чамд үнэхээр сэтгэл татагдсан, чамайг хайрлах мэдрэмж бол үнэхээр төрсөн. Чамтай байхдаа тийм аз жаргалтай болдог. Романтик мэдрэмж байна. Яах чаргагүй үнэхээр чамааг сэтгэлтэй байна. Даанч чи гомдоочжээ. Гэхдээ одоо тэр хүний хувьд юу гэж бодож байгаа сэтгэлээ маш их хянж байна. Илүү тархилаагаар бодож ин тэ мэдрэмжээ ил гарахыг хүсэхгүй байна. Чамд юу бодож байгаа, цаашдаа чамтай харилцаагаа яах вэ гэдгийг ч хэлхийг хүсэхгүй. Нэг хэсэг бодъё жон сэтгэлээ идгээ гэж бодож байна. Ерөөхдөө тэгсэн мөртлөө одоогоор чамааг илүү ажиглаж ин л та. За хэрэг хоёр одоо сошиалаар хэний нэг хоёр бинийгээ дагдаг бол тэ Facebook, Instagram аягийн чинь дагдаг юм уу? Сториг нь үздэг юм уу? Юу хийж явж байна гэж бодож ин харж ин. За холбогдохгүйгүй гэдгээл нэлээд сайн бодоод байна да. Харилцаагаа эхлүүлэх үгүй юу? Эсвэл болох уу гэж бодож байна. Энэ хүнтэй ер нь бол нэг дор ажилдаг, ажлын орчноос танилцсан. За магадгүй найз нөхдийн хүрээл дундаас яна танилцсан байх гэж би бас хараад байна. Тэгээд одоо ингээд хоёрын мэдрэлтэй юм асуудалтай харилцааг цаашдаа яах вэ гэж бодож ирэхээр ер нь бол нэг хэсэг бодё, заа авъя, хэсэг жоохон заа авъя, тэ завсарлага авъя. Яасны хэрэггүй сэтгэлээ ойлгох гэж өөрийнхөө сэтгэл зүрхээ ойлгох гэж дотроо тунгаан бодох хэрэгтэй гэж бодож байна. Яарад яг уу харжээ энэ эмхтэй тэ эсвэл энэ залуу юу хийх нь вэ, ямар үйлдэл хийх нь вэ гэд бодож байна да. Ер нь бол аюу тийм болгоомжтой бодлоготой бол хандж байна. Тэгээ энэ бол харилцаа бол энэ жоохон удаагүй л харилцаа байгаад байна да. За маш цөөхөн тохиолдолд одоо чиний сонгосон хөзөр сахад эсвэл энэ хүн өөрөө чамайг бас гомдоосон байж болох юм. Энэ гэхдээ баг нэг 10% тохиолдолд ихэнх нь 2 дугаараас сонгосон хүмүүсийн хувьд бол ер нь жоохон өөрсдөө алдаа гаргасан. За тэгээ үдчихэж байгаа хүмүүс маань бол ер нь бол өөрсдөө мэдж байгаа ах те. За ийм зүйлүүд бол гарч ирж байна да. За тэгэхээр одоо цаашдын хувьд
тавилангийн харцгаая энэ хүнтэйгээ хувь тавилангаар гэрлэх нь үү, цаашдын ирээдүй ямар ах вэ гэдгийг бүгдээрээ харъя. За тэгэхээр та хоёрын харилцаа цаашдаа гэрлэлт болох уу гэдэг зүйлийг харлаа л та. Тэгэхэд бол яг уу буцаж харилцаанд шинэ эхлэл бий болно. Хоёр бинийгийнх одоо мэдрэмж татагдал нь одоо хүчтэй гал мэт байна. Харилцаанд шинэ боломж гарахын хувьд бол гарч ирнэ. Гэхдээ энэ залуугийн хувьд бол энэ эмэгтэйчүүдийн хувьд бол маш тийм дотгошоо интроверт гэсэн үгтэй хүн байна. Чамаагийн сэтгэлний ирээдүйд бол яг уу чамаагийн сэтгэл тодорхой хэмжээгээр мэдрэмж нь бол байсаар байх болно. Одоо бүр огт одоо ямар ч ирээдүйгүй харилцаа гэсэн үг биш. Гэхдээ яагаад харилцаач нэг тийм ирээдүйд нэг жоохон удаашрах шинжтэй шинэ боломж гарч ирэх ч гэсэндээ нэг тийм дараагийн шатлуу ороход айгуу тийм удаашрах байгаад байхгүй юу? Яа тэгэхээр энэ хүн ганцаараа айгуух бодно, шийдвэр гаргахтаа удаан, дотгошоогоо төрлийн интроверт төрлийн хүн болохоор яарахгүй бодох хугацаа нь айгуу тийм удаан байна. Дээрээс нөгөө нэг чамд итгэл алдарсан шулуух байлгүй те. За энэ хүн дахиж боломж өгөөд үсэх юм бол дахиж намайг гомдоох болов одоо хуурах боловч гэдэг юм уу. Энэ эргэлзээ сөрөг бодлосоо болоод ер нь бол харилцааг нэг цааш нь үргэлжлүүлэхдээ тийм хурдцтай шийдвэр гарахгүй яваадах юм байна. Хоёрын дунд бол нөгөө энэ харилцааны хувь заяаг өөртөө бүтээх харилцаа жинхэнэ болгох тийм боломж бол байгаа. Гэхдээ нөгөө нэг энэ маш их сорилттой харилцаа байх нэ. Одоо их ачаалалтай ингээд сэтгэл зүйн хувьтай хүнд сорил харилцаанд бол үүснэ гэж харагдаж байна. Тэгэхээр хоорондоо сэтгэл татагдал байгаа, шийдвэр гаргахтаа удна, харилцааны энэ одоо үйл ойлголцол итгэл эвдэрсэн харилцаагаа давж чадах юм бол гэрлэлт огт боломжгүй гэсэн үг бол биш. За ингэж харагдаж байна. Тэгээ би ерөөдөө гэрлэхээр нэ гэж харахад бол ойрын хугацаанд бол яг тийм ойрын хугацаанд ч юм уу те ирээдүйд бут огт гэрлэхгүй гэж хэлээгүй байна. Гэрлэн гэж гарч иш өгөхгүй байна. Огт гэрлэх боломжгүй гэж сахиусууд би хэлээгүй байна. Ерөөдөө ойлголцох хэрэгтэй. Энэ хүний итгэлийг чи олж авахын тулд чиний зүгээс нэлээд сорилттой, төвчээртэй, тууштай байх шаардлагатай. Энэ хүн бол ер нь бол аягүй дотгошоогоо яваалаа. Гэхдээ чамайг заримдаа алсаас ажиглахтай, юм хум бичих, за ирээдүйд нэг уулзаад нэг харилцаа бүр огт тасрахгүй холбоонд бол эхэлнэ. Гэхдээ энэ хүн шийдрээ бас удажиж гаргаж магадгүй. Бодож аваад гаргана. За тэгээ яванд яг нэг харилцаа буцаж шинэрлээ, хаяана уулзах холбоотой байх зүйлүүд бол байна. Жохон сорилттой. Гэхдээ гэрлэл болно гэдэг зүйл бол энэ дээр бол харамсалтай харагдахгүй байна. Гэхдээ огт боломжгүй гэсэн үг биш те. Та хоёр энэ хүү ингээд хувь тавилангийн сорилтаа давж туулаад хоорондоо ойлголцлоод нэгнийхээ итгэлийг олоод авчих юм бол ирээдүйд бас огт болохгүй зүйл биш ээ гэдгийг сахиусууд нь сануулж байна. Нэг хэсэгтээ бол чиний амьдралд бол байхын хувьд бол байх хүн өөрөө огт өнөө марашгүй алга болчихгүй. За ийм зүйл гарч ирж байна да. За ингээд 2 дугаархны таараа туншлага уугаар өндөрлж байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. За тэгэхээр 3 дугаарх нь маань таараа туншлагатаа тавтай морил тэрнээс өмнө номын талаар товчрилыг үүссэн бол хэрв энэ номны талаар авах сонирхолтой мэдээлэл авах сонирхолтой хүмүүс байгаа бол миний онлайн дэлгүүр болон эсвэл хувийн Facebook хаяг чат бичээд book гэж бичээд мэдээлэл бас авах энэ номоо авах боломжтой шүү. Мэдээж надтай холбогдох хаягуу description box дээр болон комент хэсэг дээр линкүүд нь байрлсан байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ 3 дугаархны таараа уншлал руу орцгоё. Та нар маань энэ энхийн цагаан тавтаг сонгосон байна. Тагтаа гэдэг бол инх тайван, цэвэр ариун байдлыг бэлддэг амтан. За тэгэхээр эхлээд сахиусуудын мессежийг харах юм бол you may not always understand why certain things happen. However, there is always a higher purpose to the events in your life. Through turmoil, a blessing will soon be revealed гэдэг. За тэгэхээр амьдралд тохиолдож байгаа зүйлсийн жинхэнэ учрыг одоо шууд ойлгохгүй байж болно. Тэ яагаад миний амьдралд ийм зүйл учруулж гэдэг юм уу? Ойлгохгүй байж болно. Гэхдээ бүх зүйл тодорхой нэг шалтгаантай байдаг юм шүү гэдэг зүйлийг сахиусууд нь хэлж байна. Магадгүй одоо чиний бодож байгаа энэ хүн те энэ харилцаачсандаа бас чамд ямар нэгэн сургамж, ойлголт өгөх зорилготой байх магадлалтай. Одоогийн хэцүү мэдрэмжийн дараа ямар нэгэн
зүйлийг болж гарна гэдэг зүйлийг бол хэлж байна. За тэгэхээр яг юу болоод байна? Одоогийн энергийг харахаар чиний үзүүлж байгаа хүн чинь болохоор энэ. За exposed gold digger гэдэг үзэр гарч иж байна. Fragile heart, too often in danger of heartbreak. Өөрөөр хэлбэл бас нэг хэтэрхий их зүрх сэтгэлээ нээхэн бол ингээд сэтгэлээ шархлах аюултай шүү гэдэг сахиусууд нийлээд байна. Яагаад гэвэл та нар мань аюул тийм бас нэг юм гинэн, цайлган, хүнд нэг сэтгэлээ зориулах юм маш их бүх зүрх сэтгэлээрээ зориулдаг төрлийн хүн байгаад байгаа байхгүй юу? Тийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү хүмүүс минь нөгөө нэг маш их амархан их сэтгэл өгсөн шиг аюух шархалдаг. Бусдаас адилхан нөгөө нэг өөрийнх нь шиг ийм бусад хүмүүс нь чам шиг юм сайхан сэтгэлтэй байдаг болов зүрх сэтгэлээ бүгдийг зориулдаг болов гэж гинэн боддог. Инээсээ болоод маш их хүлээлтээсээ болоод шархалдаг төрлийн характертай хүмүүс харагдаад байна. Гэвч чиний юм залуучин gold digger гэдэг зүйл гарч ирж байна. Тэгэхээр энэ юу вэ гэхээр ямар тач нөгөө нэг энэ хүчтэй exposed гэж яас ямар нэгэн нууц зүйл гарна хин нэгний чин одоо жинхэнэ зан тэр хүнийтэй эсвэл жинхэнэ зан характер нь утгагүй илэрнэ. Тэгээд тийм болохоор ингээд зүрх сэтгэл айгүй эмзэг болох нэ гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр сахиусууд бас энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр чи хүн энэ хүн хитрхи нээлттэй хит итгэж магадгүй. Энэ харилцаанд сэтгэл шархлуулах их сэтгэл байна шүү гэдгийг анхаарлаад байгаа юм. За тэгээд gold digger хүзээс харахад бол ингэж шүү. In it for what they can get money hungry self-serving gold digger. Одоо gold digger гэхэд ийм утгатай байдаг шүү дээ. Эрэгтэй ч эмэгтэй ч бүх хүнтэй романтик харилцаач вэ эсвэл ямар нэг зүйл дээр тийм мөнгө хаардаг ч юм уу хувийн ашиг сонирхол өөрийгөө нэгт тавьдаг те. Тийм их ашиг сонирхлоор ойртдог хүн мөнгө шиг харьсан харилцаа эсвэл өөрт ашигтай үед бустай харилцдаг ч юм уу те. Нэг ийм хүн байх магадaltaй шүү. Энэ хүний одоо чамаагийн сэтгэл нь жинхэнэ хайр биш ашиг сонирхол байж магадгүй гэдэг зүйлийг бол хэлж байгаа. Гэтэ ирээдүйд засархыг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ дээр чиний энэ хүнийг их сэтгэл мэдрэмжийг харахаар биш шүү дээ. За бид хоёрын харилцааг харахад бол яг албан ёсны хосоод биш дөнгөж уулзч эхэлж байгаа. Ер нь бол нэг хэсэг хугацаа ингээд зарцуулаад болцоод эхэлсэн хүмүүс байх яг арайч албан ёсны болоогүй хаа гэж харагдаж байна. Чамаагийн сэтгэл болохоор энэ хүү байдал айгуу тийм санаа зовимсон, сэтгэл дундуур гомдсон байна. Тиймээс энэ хүнээс жоохон хэсэг зайгаа аваад өөрхөн бодлоо цэцэл тийм үг гэж бас бодож байна. Уул нь чиний бодол болохоор энэ хүнтэйтэй ингээд энэ хүний амьдралыг ойлгох, насаараа цуг өтлөх хань ижлэл болгоё гэж бодож байгаа байхгүй юу? Гэвч энэ хүний бодол санаа нэг л өөр байгаа чи мэдрээд байгаа болохоор гомдохтой бас дээрээс нь жоохон анхааралтай байж сэтгэлээ шархлуулахын тулд нэг хэсэг хугацаа хөндөй байдаг юм уу гэсэн бодолтой байна. За тэгээд ер нь бол нэг удаагүй харилцаа, заримийнх нь дөнгөж албан ёсных болж иж магадгүй, эсвэл ер нь бол нэг тийм удаагүй харилцаа байна. За хэрвээ энэ энергийн уншлага нь одоо та нарт шалгалтанд таарж ивэл бүлгийн сонголтоо өргөжүүлээд үзээрэй. За тэгэхээр одоогийн байдлаар бол гэрлэл рүү шууд хүрэх энерги харагдах байна. Гэхдээ бид нар энэ хүний тухайн байр байдлыг харж байгаа тийм үү? За тэгэхээр энэ залуугийн ер нь бол нэг жоохон нэг залчин дөөч юм шиг юм залууаад байна. Жага аюултай те токсикч гэж магадгүй. Тэгэхээр энэ залуугийн чамаа гэх сэтгэл одоогийн бодлыг харах юм бол ер нь бол чамд татагдсан чамаа гэх хүсэл сонирхол байна. Ялангуяа бие махбодын хүсэл тэмүүл гэх юм уу. Гэхдээ ер нь өөрийнхөө бүх сэтгэл зүрх юу хүсэж байгаа бүрнийхийг нэг хүсэхгүй байна. Чамаа гэх сэтгэл догтлол байгаа ч гэсэндээ гадагшаа гарахыг хүсэхгүй байна. Ерхэд энэ хүчтэй татагдал passion гэдэг чинь илүү тийм хүсэл, тэмүүлэл одоо махан бие махбодын таталцал гэх юм аюух байна. Огт чам сэтгэлгүй биш. Гэхдээ нэг тогтвортой гүн харилцаанд орохдоо ч юм уу ингээд одоо нэг ийм албан ёсны харилцаанд орохдоо бэлэн биш. Бас нэг жоохон нэг ийм хөнгөмсөг зан харагдаад байна те. Чамтай уулзж байгаа ч гэсэндээ давхар өөр эмэгтэй хүнтэй юм уу өөр хүнтэй нэг уулзах сонирхолтой ер нь бол нэг тиймийг тэрийг аяхтар сүртэй хүлээж авдаггүй шинжийн задлуу бадаг. Тэгээ энэ хүн бас яг чамтай адилхан хоёрын хувьд бол энэ хүзэр 4 of cups байгаа. Гэхдээ энэ бол энэ эмэгтэй яг 4 of cups-тай адилхан байгаа зү энийгээ тулж байгаа ингээд. Хоёр хоёулаа бас нэг ижилхэн бодол байгаад байгаа нь энэ харилцааг цаашдаа яасан дээр вэ? Өргөжлөх үү байх уу гэдэг тал дээр нэг тодорхой эргэлзээ чамд ч байна, энэ хүнд ч байна гэсэн үг. Чамаа бодож оцсонд одоогийн байдлаар итгэвтэй алхам хийхгүй л байгаад байна да. За тэгэхээр энэ залуугийн харилцаанд ханддаг чанар одоо зан характер нь юу гэхээр одоо энэ дээр дандаа ийм юу ахгүй юу? Knight of Swords, King of
Night of Wands гэж зурс гарах юм аа. Хурдан шийдвэр гаргадаг, гинт амьдрал чинь гарч ирдэг, гинт сэтгэл хөдлөхөөр гинт чамаа санахаараа гарч ирэнгүүтээ гэхдээ тэр мэдрэмж тууштай тогтвортой байдаггүй. Заримдаа огцонтой докторгүй сэтгэл хөдлсөн үедээ л чамтай холбогддог уулзтай нэг юм савлууртай. Энэс болоод чи бас нэг те за энэ юу айгуу тийм барьцгүй залуу байна те. Яах вэ энэ талаар юуны хүнтэй цааш тайлсан үргэлжлүүлсэн дээр үү гэж бас бодоод байна. Угаасаа ботоос ч ороо аргагүй байдалд хүрэж байна. За яг хөө хоёрын дунд бас нэг саяхан бас маргаан үйл ойлголцол үүссэн байх. Дээрс нь 30 хүн гарч ирсэн байх. Маглалтай хоёрын харьцаанд нэг юм ойлголцоогүй зүйл те. Заримдаа яг хөө магадгүй энэ залуу чинь бас нэг өөр хүнтэй чаталдаг ч юм уу нэг л нэг цаанаал нэг цаанд хүн байгаад байгаа гэдэг чи мэдэрсэн болохоор юм харьцаанд нэг юм асуудал үүсгэсэн байхыг үүсэхгүй юм аа. За тэр хүмүүс харилцаагаа цаашдаа яаж бодож байна вэ? Яа гэж бодож ингэж харахаар ер нь бол харилцааны жоохон тэнцвэртэй байлгах тийм үү? Одоогийн хоёрын дунд асуудал үүссэн бол тэрийгээ бас залруулт тийм үү гэж бодож байгаа нь маш сайн хэрэг. Тэгээд нөгөө нэг чамаа бол тийм айгүй хүчтэй юм ихтэй те ингээд өөртөө ихтэй сонирхол татам гэж бол үнэлж байна хардаг. Тэгээд энэ харилцааны жоохон удаан тодорхой бас үргэлжилсэн баг. Тэ яг тийм яг аль биесны ээж болоогүй. Гэтэл нэг уулзаад бас нэг хөөрхөн хэсэг хугацаа өнгөрөөцсөн яваад байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тийм шийдвэргүй яг цаашдын ирээдүй ямар байхтай ингээд энэ харилцаа үргэлжлэх юм уу яахан гэдэг нэг шийдэгдээгүй тийм эргэлзээтэй байдал байгаа байна. Залуу бол нэг чамтай гэрлийн байрыг суу гэдэг юм бол одоо нэг өмнөдөө яг хэлэхэд боддгоо жоохон чөлөөтэй байх, сонирхоод самаг санахаараа бодхороо хүслэн төрхөөр те уулзгаад байдаг зан характертай бол чи болохоор бол айгүй их бодсон байхгүй анхын залуутай те эсвэл энэ эмэгтэйтэй те ингээд за энэ хүнтэй ер нь бас гайгүй суучхаар ч юм уу те энэ хүн тохирч магадгүй одоо бас нэг ханилжилттай болох цаг нь болсон гэж айгүй тийм сериосны хүлээж авсан. Гэтэл нөгөө нэг энэ дээр сахиусад хэлээд байгаас заримдаа чи бүх зүйл яагаад чиний санснаа болохгүй байгаа гэдэг нь учир шалтгаан те ингээд байгаа гэд яг тэгж гайхаж яваад байгаа бол харагдаж байна. Гор дугаархны минь хувьд л яалтчгүй. За тийм байгаад байна. За тэгэхээр ирээдүйд огт харилцаа боломжгүй биш юм. Ааж маань удаанаар хөгжиж дэвших илүү гүнзгэр их магадлалтай байна. Энэ хүн чамаа зүгээр нэг найзаа гэж бас харахгүй байгаа байхгүй тийм романтик мэдрэмж байна. Таталцлал байна. Гэхдээ одоогоор нэг бүрэн шийдвэр гаргаж чадахгүй л яваад байгаа харагдаж байна. Тэгэхээр за хоёрын цаашдын ирээдүй ямар байх вэ? Энэ хүү жоохон адармаатай харилцаа гэрлэлтэнд хүрэх нү гэдгийг одоо бүгдээрээ харъя. За тэгэхээр 3 дугаарны хувьд бол те энэ хүнтэйгээ гэрлэх боломжтой юу хосууд болох уу гэсэн чинь ерөнхийдөө бол тийм маш их боломжтой гэж харагдаж байна. Аль бие усны харилцаа те эсвэл удаан хугацааны аж аргалтай гэр бүл болох энергиуд энд байна. Та хоёрын хооронд гэр бүл болох боломжтой. За энэ залуугийн хувьд юм уу одоо чиний үзүүлж байгаа энэ залуу за эмэгтэйч вэ те хүчтэй зан хаан чанартай, удирдах дуртай, тийм татах хүчтэй харизмтай хүн байхгүй. Тэгэхээр энэ хүн илүү харилцааг удирдах авч илүү шийдвэр гаргана гэсэн үг. Ер нь бол шийдэл за энэ хүнтэй суунаал гэх юм бол шийдэл амьдралаа явуулчихар хүн. Хоёрын дунд харилцаанд явандаа тодорхой хэмжээний бодож исэн чиний бодож исэн хүсэл биелэн сэтгэл ханамж аавн хоёрын холбоо одоогоор эхлээд удаагүй байгаа бол явандаа гүнзгийрэнтэй ингээд аз жаргал авчирнаа ирээдүйд гэж харагдаж байна. Гэтэ нэг амьдралын нэг үе дууссаны дараа харилцаа аажмаар хөгжиж дараа нь аль бие усны гэрэлтэй харилцаа болно. Ер нь бол энэ залууны гэсэн жоохон тодорхойгүй байгаад ирэхээр чи ер нь за энэ залуу та яг нэг хэсэг уулзах байх. Энэ залуу энэ эмэгтэйтэй хамаагүй би дандаа хэлдэг хүсээ ялгаа байхгүй те. Уулзаад ирэнгүүтээ за ер нь болохгүй юм шиг байна. Цагаад имий үрж байгаа юм шиг байна. Ингээд орхи илүү тайван замаар явъя. Магадгүй энэ хүн миний бодсон хань жил болох юм биш юм шиг байна. Ер нь ингээд би буруу бодсон юм байна да гэд ер нь бол ингээд энэ залуугаас хөндөрөөд те нэг жоохон өөр чаммаг наашаа гэсэн чи нэг л сэтгэлийн хүлээж авах. Тийм сонирхолгүй болоод ирсэн үед энэ залуу чамайг алдах гэж байна гэдгийг ойлгоно энэ хүн. За энэ эмэгтэй л би ингээд өмнө ингээд зүгээр хажууд насаараа байх юм шиг бодсон чинь үнэхээр энэ хүнтэй ингээд надаас ингээд холдоод явах чам биш үү гэдэг айх бас ухаарах зэрцгээрээ
За би энэ ерөөсөө л миний амьдрал зохиох эмэгтэй хүмүүс юм байна. Энэ хүнийг л алдаж болохгүй юм байна гэд хүрээд ирнэ гэсэн. Ерөөхдөө тэ ингээ чи ер нь бол нэг хэсэг төвчээд харилцаа холбоотой байж байгаа нэг л энэ залуу чинь тэ ингээ ихтэй үйлдэл хийхгүй яваад байсны улмаас болохоор шийдээд хөндөрөөд явсны дараа ухаарад хүрээд ирнэ. За хоёлаа уулзъя, ярилцъя, би чамгүйгээр байж чадахгүй гэж ирээд тэгээ уулзаад явандаа чиний хүсчихсэн одоо харилцаа буюу ад шаргалтай гэр бүлийн харилцаа аль биесны гэрлэлттэй болно, үр хөвгттэй болно гэж харагдаж байна. Тэгэхээр яг хуу хэдий нэг өмнөхтэй тэг голдыгэр ч юм уу жоохон ийм зам байлаа ч гэсэндээ муу залуус засарч болдог тийм үү. Хүн ер нь бол үнэхээр хайртай хүнийхэн төлөө бол ухаарад өөрөөгөө залруулад явдаг штэ. Ер нь бол алдчихж ухаардаг. Тэг өмнө нь бас ер нь бол засардаг маш олон хүмүүсэд энэний нэгэн адилаар энэ залуу нэг жоохон нэг хөнгөмсөг байж байгаа. Гэтэ яг хоёрын харилцаа нэг удаагүй ч юм уу хэдэн сар болсон болохоор иймэрхүү хандлага гаргасан байлаа гэсэн. Явандаа ааж мөр хөгжин гэж хэлсэнтэй ингээд удаад харилцаа чинь бат бох болоод илүү дасаад ирэхээрээ за чамгад хилүү сэтгэлтэй болно. Тэгээд за түрүүлсэнтэй нэг хэсэг шийдвэргүй алхан гаргах гэдэг бол чи холдоод хөндөрөө зайгаа бариад ирэхэл чамааг алдахгүй гэж илүү чамааг амьдрал нь чухал өөрөг үздэг хүн юм байна гэдгийг ойлгож ухаарах нэ. За ингээд сайн мэдэн гэвэл хоёр аль биесны харилцаа гэрлэл рүү чиглэх нь байна. За тэгээд бүх зүйлийг ойлгомжтой хэлсэн байхаа гэж найдаа. За ингээд 3 дугаархны юм таарат уншлаг өвгөр өндөрлж байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай.